Урд цагт бол бид нэр гарбууг сумлахад тэр хүйтэн зэвсэг болчихж байгаа. Хиний ч аминд хүрж болно. За өнөөдөр бид нэр гар утсыг датагаар цэнэглэхэд хүйтэн зэвсэг болчихж байгаа. Хамгийн аюултай нь гарбуу бол хүн болгонд байхгүй. Харин гар утас бүх хүний харманд. За одоо энийг ухамсартай удирдна гэдэг чинь асуудал байна тий. За энэхүү өгүүлбэр болохоор найруулагч Баян Жаргалын Гарам хандын Аригүн подкастт орохдоо хэлсэн үг байхгүй юу. Тэгээд энэхүү өгүүлбэр нь найруулагч Гарам хандын өөрийнх нь одоо яг цоо шинхэн кино буюу Дөнгөж сайхан 2 сарын 26-нд нээлттэй хэлсэн нийгмийн дайсан киноных нь ерөнхий агуулгыг айгүй одоо яг ийм оновчтойгоор эсвэл яг өгөх гээд байгаа мессеж яг гоё илэрхийлсэн өгүүлбэр гэж би бодоод байгаа. Монгол улсын гавьяа жүжигчин болоод удаагүй байгаа Ариун Бямбахын гол дүрийг нь бүтээсэн энэхүү crime thriller драм жанрын кино болвол ерөнхийдөө л яг одоо цагт нийгэм ямар эвгүй болчиход байгаа тухай үзэгчдэдээ өгөх мессежтэй миний л хувьд маш олон хүмүүсийн заавалчгүй үзэх ёстой гэж хэлэх үз кино байгаа. Найруулагч Гарам хандыг бол ихэнх хүмүүс кино найруулагч гэхээс нь илүүтэй жүжигчний үүрэгтэйгээр бүтээсэн дүрүүдээр нь маш сайн таньж байгаа бах. Сүүлд гэхэд л те гарц цуврал дээр Тодоо ахын дүрийн аавын дүрд тоглолдог штэ те. Тэрнээс гадна бас л миний хувьд хүмүүс хангалттай сайн мэддэггүй Mongolian Connection гэж одоо бас гадны уран бүтээлчдтэй хамтран хийсэн кинон дээр тоглолдог гэд ерөлтэй за яг дуртай дэвэл дуусахгүй айгүй олон кинон дээр дүр бүтээсэн байдаг. Тэгвэл ахад маань мөн адил найруулсан кинонууд бас цөөнгүй айгаа. Одоо жишээ нь Амран ахын гол дүрдэн тоглолдог Итгэл кино бол найруулагч Гарам хандын найруулагчийн карьераа эхлүүлсэн анхны кинон юм байна лээ. За бас хүмүүсийн бас л нэг сайн мэдээд байдаггүй ч гэсэндээ маш чанартай кино гэж би хувьдаа боддог. Зориг киног бас найруулсан. За бас миний л хувьдаа найруулагч Гарам хандын кинонуудаас хамгийн чанартай гэж боддог. Хувийн дуртай киногоор тооцдог нэг алдагдсан өдрүүд гэж айгүй хөөрхөн кино байдیں۔ Тэгээ энийг бол би бас айгүй өндрөөр санал болгомоор байгаа. Тэгээд өнөөдөр болохоор би та нарт найруулагч Гарам хандын яг одоо кино театруудаар гарч байгаа шинэ кино нь болох Нийгмийн дайсан киног онцлохгүй сайхан бэлдсэн байна. Гол дүр нь Ариун Бямбах гэсэн шүү дээ. Тэрнээс гадна бүгд цаг үеийн див нарын маань нэг болох Цэнд аюу шигч бас байгаа. За бас сүүлийн үед улам улмаар л маш өндөр түвшний жүжигчин шүү гэдгээ харуулад байгаа Тод Гэрэл ах маань бас байгаа. За бас нэг сонирхолтой хүн бол те мэдээж бидний арт Тришна буюу хам бэлэг найз маань зүгээр нэг жижигч биш айгүй чухал дүр дээр ажилласан байна лээ гэд. Ерөнхийдөө бол Avengers-ийн түвшний stacked cast-тай кино байгаа байхгүй юу. Тэгээд Нийгмийн дайсны уран бүтээлчд маань одоо яг надад айгүй гоё ирэх олгоод тэг кинон бүр ингээ нээлттэй хийхээс ч өмнө надад бүтэн киногоо явуулсан байхгүй юу. Тэгээд өнөөдөр болохоор би та нарт Нийгмийн дайсны эхний нэг хагас хавцааг нь яг сайхан одоо танилцуулаад тэгээд та нар маань өөрсдөө та нарт гоё ингээ сонирхолтой санагдчих юм бол үргэлжлүүлээд үлдсэн хэсгийг бас одоо кино театрт өөрсдөө үзээрэй те. За бүдүүнээ бүжгэл Сугарч байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дур булам төрх харцан чин мас орн галзуургаад ганц гурван номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурагч чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань бас ер нь айгүй чухал дисклеймерээр буюу энэхүү киноны бүх дүр болон үйл явдал нь зохиомлоор бүтээгдсэн болно. Бодит байдалтай ямар нэгэн адил төсөөтэй хэрэг гарвал тэр нь цэвэр санаандгүй тохиолдол юм а гэх дисклеймерээр эхэлж байгаа. Тэрний дараа шууд хамгийн дөрөнд харагдаж байгаа хүн бол Тодоо ахын бүтээсэн дүр буюу яг одоогийн байдлаар те 13 настай охины амь насанд хэрцгийгээр хүрсэн эргээр баригдчихсан хэдий ч шүүх хурал нь байнгын хойшлогдоод иргэдийн бухимдлыг асар ихээр төрүүлж сошиалын гол бай болчиход байгаа иргэн энэ байгаа. За удахгүй энэ дүр дахиад гарнаа. Харин киноны маань гол дүр бол мэдээж Ариун Бям жүжигчний тоглосон Тэнгис хэмээх өмгөөлөгч залуу байгаа. Ерөнхийдөө бол гэр бүл салалт маягийн одоо иргэний эргээрээ дагнадаг нэлээд өндөр зэрэглэлийн өмгөөлөгч байхгүй юу. Захиалагч талдаа шүүх хуралд орохдоо юу өмсөж яаж орохыг нь хүртэл нарийн сайхан анхааруулж өгчгөөд захиалагчаа ялалтанд хүргэснийхээ дараа нөгөө талын өмгөөлөгч нь уурандаа янз бүрийн үг шидээдэл эхлэхтэн дээ ялалтандаа алга ташуулж сур гэж хэлчихэд хэв нэг гараад явж байгаагаас нь ер нь Тэнгис ажилдаа хэр сайнаас гадна өөртөө ямар бардам итгэлтэй ирэх хүн бэ гэдгийг нь харж болж байгаа. За ажил карьерийн хувьд бол ийм юм байна. Хувийн амьдрал нь болохоор манай Тэнгис ер нь бол нэг тийм их нэртэй базуулж мазуулаад байдаг тийм тайп юм биш. Ихэнх л зүйлсийг өөрийнхөө шийддгээс гадна тодорхой хэмжээнд эхнэр охин хоёртой гэхээсээ илүүтэй ажилдаа их цаг зарцуулдаг хүн юм шиг санагдаад байгаа. Жишээ нь тэгээд одоо хамт хоол идчихсэн аа эхнэр нь юм ярих гэсэн чинь хоол идчих байхдаа битгий юм яриа босохгүй ярихгүй хоолоо идэх хэрэгтэй гэснээ өөрт нь ажлын дуудлага ирэнгууд шууд босоо явчихж байгаа байхгүй. Гэтэ яг тэр дуудлага нь нэлээд нухацтай дуудлага байд юм л да. Ер нь бол зохиолын маань inciting incident байдаг буюу нөгөө нэг ялагдсан талын захиалагч эмэгтэй Тэнгисийг нөгөө
өмгөөлөгчийнхөө чихэнд юм хэлж байгаа зургийг навангуудаа фэйсбүүкээр сайхан сэвэд өмгөөлөгч нэртэй үнэндээ хиний талд ажилдгаа ойлгохоо болсон хүн энтергээд нэлээд шууган дэгдээсэн байдаг. Тэр нь бүр мэдэгээр гарч мараа заяа. Шүүх ер нь шодрог байд юм уу да, бохор нийгэм да энтергээ бөө юм болчихж байгаа байхгүй юу? Дээд удирдлагаас нь шууд тэнгисийг дуудаж уулзсангуудаа чамаас болж нийт өмгөөлөгчдийн нэр хүндэн сэв сууж ийн энтергээд нэлээд ууртай байхаас гадна уг нь бол би зүгээр л ялалтандаа алга ташуулж сураал гэж хэлсэн штэ гэд хэлээд ахт нь л тэ наадхыг чи хинч мэдэхгүй хинч сонсоогүй арт иргэдийн ойлголтод нөлөөлж чадахгүй гэснээ өмгөөлөгчөөрөө ажиллах эрхийг нь 1 жилээр хасах шийдвэр гаргаснаа хэлж идэг. Би тэр жаалын чихэнд ердөө амжилт гаргаж алга ташуул сурлаа гэж хэлсэн. Миний үйлдэлд аль бие ёсоор гомдол гаргасан хүн байхгүй шүү. Хэрвээ хин нэг нь гомдол гаргах юм бол хүн шүүхийн асуудал болж хувирна. Тэнд таныг ингэж дураарчин ч нэг хашгичуулаад байхгүй байх шүү. 2 жил. Энэ өмгөөлөгчтэй холбоо чинь өмгөөлөгчдөө хамгаалах үүрэгтэй юм уу? Шийдэх үүрэгтэй юм уу? 3 жил. Чи гарч ид. Уучлаарай. Манай луужийн фермийн зүгээс нэг хүсэлт байна. Одоо нийгэмд дуйлан болоод байгаа бага насны хүүхэд хэрцгээгээр өнөөсөн нэг хэрэг бий. Өмгөөлөгч нь саяхан татгалзчихсан. Тэнгист ёс зүйн шийтгэл болгож тэр хэргийг үн төлбөргүй ажилуулна. За тийм тэгээ ингэж бөө юм болсны эцэс тэнгис маань өнөө киноны эхлэлд гарсан алуурчны өмгөөлөгчөөр ажиллахаас өөр ямар ч аргагүй болоод дуусж байгаа юм аа. Мэдээж те дандаа л иргэний эргүүдээр ажиллаж исэн иймэрхүү хэрцгий эргүүдээр юусоо ажиллаж байгаагүй гэхээр те нөхцөл байдал юусоо тэнгисийн талд биш байгаа нь ойлгомжтой штэ. Яд чилдээ нэг үнэн бүтлэхүү залуу туслагтай дээрээс нь холбооноос тавьж өгсөн хуулийн зөвлөх нь уг нь бол те маш чадварлаг гавьяат хуульч гэсэндээ одоо бол яалтчгүй те нас яваад унтахаас өөр эд шидгүй болцсон цоод л гээд ахгүй байдгийг. Энэ бас шийтгэл үү? Гүй дэмжлэг. Чамд цаг байхгүй шүү. Тэрнээс гадна энэ хэрэг нь угаасаа сошиалоор асар удаан хугацаанд яригадаад бөөн хүмүүсийн хараалаг эдсээр байгаагаас гадна бүр шүүх танхимын үүдэн дээр хүмүүс ингээд жагсаал цуглаан ийгээд нилээн л дуйлан болж байгаа хэрэг гэсэн штэ тий. За бас тэр алуурчин нь өөрөө хэрэгээ хүлээцнээс гадна ер нь л тэ жоохон цоо ирүүл гэхэд хэцүү харьцахад айгүй ядаргаатай айгүй сонир хөрөөлээ. Миний хувьд өмгөөлийн салбарт 10 гаруй жил болохдоо 300 гаруй хэрэг дээр ажилласны 260 гаруйг нь амжилттай авч гарч байлаа. Пүү. Мондаг. Чи надад хэдэн жил өгүүлж чадах юм те. Би дээд хэмжээ авмааргүй байна. Аль болох бага ял авах хэрэгтэй. Надад бурхан өндөр үзүүлэлттэй шилдэг өмгөөлөгч хоёрын аль аль нь хэрэггүй. Надад дуустал нь явж чадах өмгөөлөгч хэрэгтэй байна. Таныг хэрэгээ хүлээсэн гэж эргэж буцаад сүнжрүүлээд явахгүй байгаас. Үгүй. Би маш их яарч байна. Танд өөр асуух юм байна уу? Та миний загаснуудыг гэрт очиод эргээд өгч чадахгүй биз? За тэгээ удалгүй хэдүүлээ босож чухал дөрүүд буюу хохирогч охины ээж, аав, ах нартай танилцахаас гадна хэргийн газрын хамгийн анхны гэрч буюу галт гэж залуутай танилцж байгаа нь мэдээж тийм амар хэргийг өөрийнхөө нүдээр гэрчилсэн болохоор охины ар гэрийн төлөө алуурчинд шудраг ёсыг нь хүртээхээр хамгийн ихээр зүтгэж байгаа хүн бол галтуулж таарж байгаа нь хэрэгтэй холбоотой бүх хэл юмнууд дээр өөрийн биеэр ярилцлага өгж хэлэгдэх ёстой юмнуудыг бүгдийг нь хэлэн иргэдийн дуу хоолойнд төлөөлөл болж байгаа гадна мэдээж хохирогчийн гэр бүлийнхэнд ямар хэцүү байгаа нь ойлгомжтой. Хохирогчийн ах нь уур уцаарандаа юу ч хийхэд бэлэн байгаа штэ. Тэгээд галтал хажууд нь байж хүчээр биш ухаанаар давж гарах зам руу залж өгж байгаа юм баггүй юу? Залбоо. Ахын ч гэсэн чамтай адилхан цов чаналж байна. Би ч гэсэн яарч ойлгож байна уу? Чамд хэрэг үсгүүл яах юм?
Бидний эсрэг ашиглавал яах юм? Чи шоронд орвол яах юм? Сайн л үсттэй. Тэр шоронд ч орчих юм бол тэр адуурчтай ч уулзчихна. Тэр шоронд чи хүссэнтэйг уулзаад байдаг газар биш. Хахаа одоо орчих цаа. Энэ алуурчийн хэрэгээ хүлээчээд байхад шүүх хурлыг зарлахгүй удаж байгааг тодорхой шалтгаантай л гэж харж байгаа. Би хэргийн газарт цагдаа нар ажиллаж байхад гэрчилсэн анхны гэрчин. Тэрнээс гадна галт хүмүүс угаасаа ямар нэгэн шууган болохоор хэсэг шуугж байгаа л мартчдгийг мэдж байгаа болохоор мартуулахгүй тулд байнгын л AI-аар охины хэрэгтэй холбоотой зураг бичлэгнүүд хийгээд тэрийгэ постлох замаар хүмүүсийн анхаарлыг авч үлдэж байгаа юм байна лээ. Гэтэ охины хэрэг ийм өндөр түвшинд олонний анхааралд өртөөд одоо хүртэл мартагдахгүй байгаад л байгаа бас нэг шалтгаан нь хэрэг болохоос ганцхан сарын өмнө охины open mic дээр дуулсан бичлэг нь нэлээд хит болоод охиныг таньж мэдэхгүй хүн бараг л байхгүй болсон юм байна лээ. Ямар ч тач хэргийн явцад өөрчлөлт орохгүй нэлээд удасны эцэст хэргийн шин өмгөөлөгч буюу Тэнгис маань нийтэд дээл болж зарлагдсанаар харааж зүгөх дахиад нэг хүн нэмэгдчихэж байгаа байхгүй юу? Галт шууд Тэнгисийн царайг алуурчны царайтай хамт AI зураг хийгээд Discord-ийн хүмүүсээрээ сэтгүүлчихэж байгаа. Улмаар Тэнгис хэргийн материалуудтайгаа танилцж ажил дээр төвлөрөх гээд ядж байгаа үедээ гадуурч 50 явах боломжгүй болчихж байгаа байхгүй юу? За гэхдээ Тэнгист бол өөрт нь тэр нэг тийм одоо дааж давшгүй дарамт бол болохгүй байгаа ч гэсэн хамгийн гол нь охиныг нь ангийнх нь алуурчныг хамгаалдаг аавтай охин энтергээд анги дээр нь будаг мудаг цацаж дээрлэхэд эхнэрийнх нь ч гэсэн багшилдаг сургуулийнх нь хүүхдүүд хичээлдэн ч сууха болоод бүр ажилласаа халагдах дээрээ тулдсан байдаг. Энд ингээд өчнөө олон хүний амьдрал өөрчлөгдөөд бөө юм болж байхад гол буруутан маань балаа юм яриад албан ёсоор ялаа авахгүй суугаал. Би тэр үед охины дуулж байгаа бичлэгийг үзээд явж байлаа. Гэтэл сургуулийн дэрэгдээс нэг охин гар өргөсөн. Миний дахин үзэж сонсож явсан бичлэг дээрх охин ард ороод ирсэн. Сонирм байгууз. Тэгээ тэр охин хин нэгэнтэй уцаар яриад инээд алдаа яваад байсан. Шүүх хурлаас өмнө хохирол барагдуулсан байвал багч гэсэн тавуу тал бол. Ядаж оршуулгын зардлыг нөхөн төлөх боломж бий юу? Юу штэ. Надад одоо ганц пүүжгээл байна. Гэхдээ энд байгаа би одоо яаж зарж өрөх вэ? Хэрвээ та зарахыг зөвшөөрвөл итгэмжлэл хийлгээд нэр шилжүүлж болно. Би явсаа. Би дахиж хүн болж төрөхгүй. Баяртай хүмүүсээ. Газар хайж байгаа юм. Чимээ тарж байгаа. За тэгээд тэр алуурчны Прүсийг нь зарчхаад туслах залуу маань хохирогчийн ар гэрийнхэнд мөнгөний өгөх гэж үзсэн ч угаасаа тэгээд юугээл мөнгөний авцсан байж ахав тэ хохирогчийнх нь ах бүр шанаадж авангуудаа араас нь байктайгаа өөж гараад мөнгийг нь цацчихад яваад өгдөг. Мэдээж янз бүрийн хүч хэргэлсэн юм хийж болохгүй гэдгээ мэдж байгаа ч гэсэндээ инхрийлж нандиндаг байсан бяцхан дүүгээ алдчихсан ах хүний төвчээр алдагдaltaгүй яах вэ? Нэгэн орой найзуудаа дагуулад Тэнгисийн гэрийн гадаа яваад очноо. Хин бэ? Вирус гарч чадах. Юу болоод байгаа юм бэ Тэнгисээ? Хохирогч юм ах. Энэ хүүхдүүд юу хийж байгааг мэдэхгүй байх шиг байна. Одоо Шүүн орой болсон хань яаж ах юм бэлээ? Чи ядаж гэрэлгээгээд уулзал та. Аава би яагаад вэ?
За тэгээд охины ах Тэнгист маань яг юу ихийг та нар маань те өөрсдөө үзээрэй. Тэнгис бол яалтчгүй л бүр үнэхээр атсан шалаанд ороод хэцүү байдалд гаццсан байгаад байгаа шүү дээ те. Нэг зүйлийг хэлэхэд одоо өөр дөр нэрэд байгаа энэ их дарамтууд киноны үлдсэн хэсэгт улмал бүр нэмэгдээд бүр нэлээд ноцтой байдал үүсгэс гадна бүр хэлд захтнаад ах бүр нэг нэлээд том эргэлт. За энийг өсөөр ярьж болохгүй хаа. Тэгээд өөрсдөө үзэхгүй тийм ээ. За тэгээд энэ бол нариулагч Гараммандын нийгмийн дайсан киноны эхний 50 гаруй минутын хугацааны одоо хэсэг нь байлаа. Тэгээд за нариулагч Гарамманд одоо яг Аригун подкастад орохдоо ер нь киноны хэлэнд айгүй нүдтэй хүн юм байна гэж одоо би анзаарсан байхгүй юу. Тэгээд сая яг нийгмийн дайсныг харахад маш олон одоо метафор буюу зүйрлэлтэй юмнууд зөндөө байгаа. Яг ингээд энэ яг яагаад тийм чухал зүйл байгаад байгаа юм бол энэ дээр яагаад ингэж амар анхаарал өгч камер байгаад байгаа юм бол жоохон ингээд хэрэггүй юм дээр цаг зарцуулаад байгаа юм шүү гэж харагдах юмнууд зөндөө байсан ирнэ. Яг киноны төгсгөлд тэднэр нь айгу чухал болж таарсан ч гэх юм уу. Тэгээ мэдээж за одоо ингээд эхний хагасыг ингээд товчлоод ингээд ярьж байгаа юм дээр бол оруулж болох уус биш. Одоо оруулж болохооргүй, оруулж амжихааргүй тиймэрхүү зөндөө олон жижиг элементүүд байгаа заяа. Тиймэрхүү яг юм гоё киноны хэл талаасаа яг кино сонирхдаг хүн айгу гоё appreciate хийж үзэж болох зөндөө элементүүд байсан. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр нэгдүгээрт яг нийгэмд өгж байгаа мессежээрээ ер нь бол үзэхэд маш чухал одоо яг чухал хөндөгдөх ёстой сэдв хөндөгдөж байгаа. За хоёрт болохоор мэдээж яг киноны өөрийнх нь үндсэн хэл фильммейкинг талаасаа бас ингээд айгуу гоё харж авч болох үз үзэхүүц юмнууд зөндөө байсан санагдаж байгаа. За тийм байна. Тэгээд та нарт маань өөрсөнд маань сонирхолтой санагдчихэвэл одоо киногоо үргэлжлүүлээд юу болох нь бас сонирхолтой санагдаж байгаа юм бол өөрсдөө кино театрт үзээрэй. Бүхий л кино театруудаар одоо гарч байгаа шүү. За тийм байна. Тэгээд өнөөдөр маань бичлэг энэ төрөд өндөрлж байна. Хэдүүлээ угаасаа дараачих бичлэгээр тунгуудахгүй уулзгуулахоор төвчээртэй сахан хүлээж байгаарай. Хайртай шүү. За. Цагаан өрөөрэй. Бай зүзүүлэр. Let me go, my little buddy's gonna levitate. Nobody get what I gotta say. Remember when I was we on the back of the back.